За мөнхөд салан гишүүн нэлээд олон гэмт хэрэгтнүүдийг нэрлэж байна. Энэ нэр цаашаа маш урт үргэлжлэх ёстой гэж би бодож байгаа. Тантай бол зарим нэгэн зүйл дээр бас санал нэг байгаа. Олон хүмүүсийг нэрлэж болно. За тэр чи яг ажилдаа орё. За эхлээд би 3 асуулт байна. Нэгдүгürt өнгөрсөн чуулган дээр яг энэ хилцээрийг баталж яхад Дэлгэр сайхан сайд Тухайн сайд 2 амлалтыг өгөөд явсан. 20 сая тонн хүртэлх одоо нүүрсийг гэрээний дүнгээр борлуулад за түүнээс дээш гарсныг зах зээлийн үнийн дүнгээр борлуулъя гэж их улсын хурлын одоо энэ дээр хэлсэн. Тэр маань одоо гэрээнд орсон уу? Гүй юу гэдгийг хариулж өгөөч гэж. За хоёрт нь нүүрсний гарцаа өргөх ажил маань яг хизээ дуусаж хэдэн оны хэдэн сард энэ одоо нөгөө төмөрсөн маань ашиглалтанд орох вэ гэж. Иргэдмэн сонирхож байгаа шүү дээ. Энэ баахан юм яриад ахын энэ хизээ орох юм гэж онсор өдөртөө хэлж өгөл их сайн байна. За 3 дугаарт энэ Жавхлан сайдаас асууя. Миний өмнө зогсож байна. Уул нь эдийн засгийн хөгжлийн сайд хариулах хэрэгтэй юм. Бид нар чинь Монгол улс чинь олдог орлогынхоо 93%-ийг энэ нүүрс зэсээр олж байгаа юм байна шүү дээ. Хуучин ч тийм байсан. Хуучин бид нар Эрдэнэтийн зэсээр л хөрхий төсөх орлогыг дийлэнхийг бүрдүүлж ирсэн. За одоо ч ойрын ирээдүйд ч гэсэн нүүрс зэсээр л амьдрах байх. Ер нь бидний ирээдүйн амьдралын гол орлого бол угаасаа энэ байх нь ойлгомжтой. Ямар ч ажил хийгээд бид нар огцом өөрчлөлтийг авчирч чадахгүй учраас Жавхлан сайдын ийм санаа байна. Та одоо хариулж өгөөч гэж. Хэдүүлэн төсвийн зарлынхаа огцом өсөлтийг хязгаарлуул яасан юм бэ? Өнгөрсөн жил 27 их найд байсан төс маань энэ жил 33 болсон. Бизнес эрхлэгчдийн маань хамгийн их хүсэж байгаа зүйл ханшийн доктортой байдал байгаа байхгүй. Тэр үүнийг хангахын тулд төсвийн зардлын огцом өсөлтүүдийг хязгаарлуул яасан. Төсвийн зардлын огцом өсөлтүүд чинь бүгдээрээ гадагшаа валют болж гараад байгаа байхгүй. Гүр байсан ч валют болж байгаа. Машин худалж авсан ч валют болж байгаа. Тэгэхээр энэ төсвийн зардлынхаа огцом өсөлтөд эргэжил бодлого гаргаж дахиж энэ 20% өсөх энэ дээр бодолцвол яасан юм бэ? Магадгүй эдийн засгийн хөгжлийн сайд хариулах байсан байх л да. Тэгэд энэ ханш алдаад ахлаар нөгөө цалин тэтгэврийн нэмэгдэл чинь үн цэнэгүүл болчихгүй байна л да. Тийм учраас эргэжлийн төсвийн бодлого дээр энийг бас анхаарч өгөөч. Төсвийнхээ зардлыг хэдүүл бас жоохон хязгаарлуул яасан юм бэ гэсэн ийм 3 асуулт байна. За түүн дээр тодруулнаа. За Цэвэг доржийн Туван сайд эхэлж хариулъя. Дараа нь Борхүүгийн Дэлгэр сайхан сайд, тэгээд Болтын Чухлын сайд. За Алдар Чухлын гишүүний асуултанд хариулъя. Таны тавьж ирсэн асуултыг одоо энэхүү хилцээрийн 5 дугаар зүйл залтанд оруулж өгсөн. Энэ дээр бол одоо 25-аас 29 онд нийтдээ 27 сая тонн гэдэг энэ бол эхний нөгөө төмөр зам ашиглалтанд орох хүртэлх хугацаанд 5 6 гээд 27. За тэгээд таны хэлж байгаа 20 сая тонныг бол 2030 оноос эхэлж борлуулна. Энэ бол борлуулах дээдлийн хязгаарыг нь 20 сая тонн хүрээд энэ гэрээний одоо хилцээрийн хүрээнд олборлох нүүрсний асуудлууд ингээд зогсноо гэж ойлгохдохоор 5 дугаар зүйл залтан дээр орсон шүү. За тэгээд энэ одоо зүйлийн дагаж гарсан 2 дахь бичвэрийн туюу протокол дээр энэ одоо тооннуудаа бид нар зааж өгөөд дээрэс нь олборлож байгаа нүүрсний одоо агуулгын процентыг 55 35 10 буюу кокс ч 55 3.35 эрчим хүчний нүүрс 10 гэж зааж өгсөн. За мөн одоо China Energy Group урт хугацааны одоо гэрээний энэ зүйл залтуудаас гадна эрчим хүчний нүүрсийг нэмэлтээр худалдаа авахд бэлэн байна гэдэг асуудлыг ярьсан. Тэгэхээр энэ хэмжээнүүдээс цааших асуудал бол бусад одоо хууль тогтоомж биржийн хууль бусад одоо гэрээ хэлцлийг хүрээнд хийгдэд явах боломжтой. Энэ бол дээд хязгаарыг тогтоосон зүйлийг 5 дээр зааж өгсөн гэдгийг тэмдэглэе. Баярлалаа. За Борхүүгийн Дэлгэр сайхан сайд хариулт өгье. За Алдар Чухлын гишүүний асуултанд хариулъя. Төмөр зам яг хизээ ашиглалтанд орох вэ гэж. За бид одоо өнөөдөр одоо ингээд энэ гэрээ сойрхон батлагдвал тендер зарлагдана. Тендрийг бол одоо манай худалдаа авах газар зарлана. За тендрийн хугацаа бол одоо ойролцоогоор 1 сар орчим гэж тооцоход бид одоо тендрийн ялагч гараад тэгээ энэ бүтээн байгуулалтын одоо хил дамсан бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 5 сарын 1-нд эхэлж чадвал
бид нар 1.22 сая сар буюу 1.9 жилд барьж дуусгана гэж үзэж байгаа. Тийм учраас 27 оны 4 сар гэхэд энэ төмөр замыг холбож ашиглалтанд оруулна гэсэн ийм хугацаа байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За болдын жавхлан сайд хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. За уулуурхаагаас орж байгаа орлого маань сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа мэдээж. Гэхдээ 93% бол арай биш шүү. 93% гэчихээр нөгөө салбаруудаа ерөөсөө байхгүй ямар ч өөрөөр ойлгүй юм шиг тэгэж бас бид нар орхиж харж болохгүй ч өөр маш олон манай эдийн засгийн салбарууд байна. Үйлчилгээ, худалдаа, харилцаа холбооны салбар, үдэ аж ахуйн салбар гээд яг уулуурхаагаас шууд уулуурхаагаас орж байгаа нь бол 50% төгсөж байгаа ш. За шууд бол шууд бус нөлөөгөр гээд яг 60-70% бол төгөн. Гэхдээ бусад салбарууд маань бол бас дөрөвцсөөр, тэлсээр, үүргээ биелүүлсээр байгаа шүү гэдгийг хэлье. За төсвийн зардлаа бид одоо зааштай умья. За энэ алдагдлууд төсөв батлая гэдэг ийм бодлого руугаа бид нэгэнт шилжчихсэн. Дараагийн 3 жилд бид нар ийм байна гэд одоо хуульчилсан байгаа. За тийм тэгэхээр өөрөөр хэлбэл бид орлогын хэмжээнд одоо төсвөлнө гэсэн үг. За та дахиад төсвөө хумья гэхээр за бид төсвөө илүү их ашигтай гарах тэр чиглэл рүүгээ ингэж явах нэ. За тэгэхээр энд За жавхлан сайдад 1 минут нэмж өгье. за тэгэхээр энд бид хуулиуд дээр маш сайн ажилламаар байгаа маа. Одоо засгийн газраас завар дараа 7 хоногт байна одоо бид өнгөрсөн төсөв батлах хууль тогтоолоор үүрэг авсан байгаа. Юу вэ гэхээр энэ төсвийн зардлуудыг шууд нэмээд байгаа энэ хуулиудаа эргэж харъя. Энэнийхээ судалгааг оруулж ирээ гэсэн байгаа. 40 гаруй хуулиар өнгөрсөн жилийн одоо төсөв батлахад 4.5 их найд шууд нэмэгдэж шүү гэдгийг харуулсан. Одоо цаана дахиад 2.5 их найд одоо шууд төсөв нэмэгдэхээр хуулиудын заалттай ийм зүйлүүд байгаа. Хэрвээ эднэрийг зэгцэлчих юм бол одоо жил бүр шууд автоматар одоо хуулийн дагуу нэмэгддэг энэ төсвийн өсөлтүүд маань бол байхгүй болно. Ийм боломжууд бидэнд байгаа. За дээрэс нь төсөв гэдэг маань өөрөө ер нь бол засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх эцсийн үүрэгтэй. Тэгэхээр бид нар 4 жил ямар төлөвлөгөө батлана, жилийн хөгжлийн төлөвлөгөө ямар хэмжээнд батлана, за энийг л одоо бүрэн санхүүжүүлэх үүрэгтэй гэдгийг